За юу яцхан guys? Чихнээсээ юу яцхан? Яасан удаа уулзаг юм бэ? Ер нь хамгийн сүүлд ийм олон хоног бичлэг хийгээгүй хизээ ингэсэн бэ? Энэ баг анх удаа байж магадгүй шүү. 7-8 жилд. Яа гэдэг бол та хэд баг надаар хэлүүлэхгүй мэдж байгаа бохоо. Болсон, шинэ байранд орсон. Жохон аж ахуйн амьдралдаа илүү төвлөрсөн. Яг YouTube дээр нэг их бичлэг орохгүй байгаа ч гэсэн Instagram, Facebook дээр контентууд илүү их орж байгаа. Ерөнхийдөө сурчлагаа дээрээ суурилсан ажлуудаа илүү их явуулж байгаа. Яад гэхээр ойлгомжтой. Санхүүгийн нөхцөл байдлаа дайггүй болохын тулд мөнгө олохын тулд сурчлагааныхаа ажлуудаа нэлээд урд тавьж овоо хэсэг хугацаанд ажиллаа. Тэгээ энэ маань ч гэсэн нэлээд хөөрхөн үр өгөөж өгч шинэ байранд орчлоо. Манай гэр бүл ямар ч санхүүгийн асуудалгүй байна. Тэгээд энэ одоо үеийг ойлгож хүлээцтэй хандж байгаа, мөн хамтарч ажиллаж байгаа байгууллага компаниудыг дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа. Ер нь их гомдол харсангүй. Түшгээ чи ингээд баг ингээд хэлээ гэсэн юм. Ер нь бол алга. Энэ надад илүү нөгөө баг дарамттай байхад тусалж байгаа. Тэгээ ойлгож байгаа та бүхэндээ юун төрөнд ойлгож байгаа та бүхэндээ баярлалаа. Thank you. Merci. Спасибо. Аригато казаимаста. Солонгосоор юу гэдэг вэ? За тэр чи яах вэ? Тэгээд нэгэн зэрэг өөрөө эцэг их болсон учраас Монгол сүүлийн үед эцэг эхчүүд дунд нэгэн асуудал гарч ирсэн. Өнөөдөр тэрний талаар ярина. Энэ талаар бол ялангуяа та нар сайн мэдж байгаа байх гэж бодож байна. Би бас аав хүний хүү та нараас асуумаар байна. За, ингэж байгаа байхгүй. Манай хүү сүүлийн үед 6-7 гэдэл байдаг болцсон байна лээ. Тэр нь бас яадаг учиртай юм гараад ирэв. Та гэсэн комментээр хараа 6-7 түшигээ 6-7 талаар 6-7 гэж зөндөө коммент бичсэн байгааг та хэд харж байна. Тэгээ энэтэй холбоотой нэг надад тохиолдсон юу вэ гэхээр сүүлд би үндэсний дээдлийг үзчихсэн байхгүй юу? M-банк арена дээр. Тэгсэн чинь ингээд хоёр баг тоглож байгаа шүү дээ. Нэг баг нь ингээд 67 болсон чинь хүүхдүүд нь энд 6-7 гэдгээд заахгүй. Тэгээд за окей энэ ч бас нэлээд Монгол дарахж байгаа юм байна да гэд бодсон. Тэгээд энэ дор хүмүүс юу гэсэн байгааг ямарсан харъя. Ядж яхад амар чангаар хүн адны хажууд 6 гэд ойрлоод хүн ичээгээд байх юм гинэ. Тун сахуур балерина капучино, шимпанзини банана гэдэг шиг бас нэг утгагүй хүүхэлтэй кино гэхэд бичлэг байсан. YouTube дээр гэж байна. Тэдрийг арай цээжлээ дуусан чинь дахиад өөр юм гарч гинэ. 6-7-гийн тоотой юм л харуул. Вау, 6-7 гэдэг гинэ. Roblox гэх тоглоом дээр байдаг алдартай тоо гэсэн. Эцэг эхчүүд бол яг бүр юу мэдэхгүй байна. Хоёр гараа ээлж хөдөлгөөд бүр 6-7 гэж хэлхийг нь яана гинэ. Ой, та эцэг эхчүүдэд битгий эвгүй байдалд оруулаад ядаж зөв хэлэх. 6-7 биш шүү. 6-7 шүү дээ. 6-7. 6-7. Манай охин бас тэгээд манай хүү бас тэгээд хоёрдугаар сугаар нь ойлгоод юу сураад байгаа гэж загнасан чинь зэд байдаг юмтай л холбоотой гэж байна. Өөстөө яг хоёр гараа хөдөлгөөл ойрлоод байдаг гинэ. Тэгээ Монгол эцэг эхчүүдийн дунд л энэ учрыг нь бол ойлгосон, тайлбарсан юм бол алга. Цүүдээ би ч бас хэлдэг боллоо. 6 гэхгүй 6 гэдэг байх юм ядчих лээ. Англи хэлний хичээл. Энэ хоёр үе ялах юм шүү, guys. Тэгээ энэ талаар судлаад үзэхэд бол зөвхөн Монгол эцэг эхчүүд асуудал үүсгээгүй. Америкт биш үү? Бүр энэ 6-7 гэдэг хэллэгийг сургуулиудад бандсан юм байна. Хоригдсан юм байна. Сургуулаар дүүрэн 6-7 гэж орилсон хүмүүс ингээд яваадсан. Тэгээд хоригдж байгаа юм байна. 6-7. Тэр бөөнөр ойрлж харлаа зүгээр. Тэгээ багш нар гомдол гаргасан TikTok дээр. We are not saying the word 6-7 anymore. If you do, you have to write a 67-word essay. Хэрвээ 6-7 гэж ойрлох юм бол 67 үгтэй эссе бичиж шийдгүүлнэ гэж байна. Окей. Маш амар. Монгол багш нар сайн хараад ав. Уучлаарай guys. Би ганц удаа багш нарын талд орчих. За тэгээд нь штэ. Одоо хэдүүлээ яагаад энэ хиллэг ийм амар viral болсон талаар хаанаас эхэлсэн талаар харъя. Ер нь бол юу юм бэ лээ? Хамгийн анх Skrilla гэдэг рэприйн дүүд гэдэг дууны хэсэг юм бэлээ. Харж байгаа 6-7 гэж аа. Окей, рэп дууны хэсэг юм байна. Тэгээд дүүд гэдэг үг нь Baby Shark-аас референс болгож авсан үг юм байна. Baby Shark дүүд тэ референс болгож авсан үг юм байна. Бас энэ ч утгаараа хүүхдүүд илүү хүссэн болов. Клип нь бол харваас ер нь хүүхдүүдэд бол зориулсан биш юм байна. Харж байгаа.
I just bit right on the highway. Pull up, do dump truck, baby shark, do. Тэгээд биш үү? Энэ рэп дуунаас эхлээд хүмүүс Lamelo Ball гэсэн сэгч юм байдаг. Яг одоо бидний харж байгаа ах トゥ гурван сэгчний нэг те. Америкт өсвөр үеийнхэн дунд бол баг хамгийн их фэнтэй сэгс мөмчтэй нэг. Тэгээд Lamelo-гийн өндөр нь 6.7. Тэгээд яг дуутай ингээд зөгцөж байгаа учраас аюу их эдит гаргасан юм билээ. Одоо энэ Lamelo-гийн сакс тоглож байгаа одоо бичлгүүдийг гоё эдит болгоод энэ дуутай хавсгаж аюу их оруулаад эдгээр нь нэлээд viral болсон. Shades on Apple with the glasses. Shooter stay strap, I don't need mine. Bro put a belt right to they 6'7". I just bit right on the highway. Oh my god, Melissa. Харж байгаа бах. Тэгээ мань хүн өөрөө ч ер нь тэрийг мэдчихсэн. Ярьслаараа одоо ярина. So which one is your personal favorite? Favorite one? That 6'7" one going crazy right now. Харж байгаа одоо энэ Америкийн бас стримерүүд нэлээ 6'7"-ний талаар бол мим болгосон. 6'7". You 5'1". Damn. 6'7". I just bit right on the highway. За тэгээд энэ бол ерөөхдөө интернетээр нэлээд мим болох эхлэн болсон. За тэгээд үргэлжлүүлээд мэдээж Тайлен Кине гэдэг одоо бидний харж байгаа Америкт өсвөрийн одоо нэлээд сайн сахисч бас ярьцлагын дундуура 6'7" гэдэг ингээ хэлсэн юм шиг байна. 6'7". Like 6'7" 6'7". За тэгээд түрүүний дуу чинь 25 оны 2 сард жилийн өмнө гарч байгаа шүү дээ баг. Тэгээд жилийн өмнө гараад тэгээд viral болоод хүмүүс Lamelo Ball дээр edit хийгээд тэгээд явж байгаа 3 сар гаргаад нэг үйл явдал болсон байгаа. Тэр нь бол бүр энэ хэллэгийг бүр мим жинхэнэ утгаар нь мим болгосон байгаа. Одоо харъя. Харж байгаа. Аюу сайн уу? Би бол ойлгохгүй байна. Энэ хүү зүгээр ингээд тоглолтын дундуур 6'7" гэдэг ойрлсон чинь ингээд энэ бол амар их хандлт аваад одоо энэ зүгээр жижигхэн бичлэг 2 сая хандлт авсан байгаа байхгүй. Тэгээ хэрвээ 6'7" гэдэг хайх юм бол хараа энэ хүүхдийн царай аюу их байгаад байгааз. Энэ үгэд. Тиймээс одоо ер нь интернетийг ойлгохоо болж эхэлж шүү. Яг одоо яг тэгээд юу нэ хараа энэ ингээд 35 сая хүн үзсэн. Тэгээд энэ хүүхдийн хандлт нь амар өсөд амар чинь нэг юм ингээд тренд болчоор бүр ингээд амар тренд болдог шүү дээ. Тэгээд одоо мань дүү подкаст хийх гэж байгаа юм байна. Одоо хийсэн юм уу подкаста. Бүр SCP-067 болгоод интернетийн одоо нэгэн дүр болгосон байна. Ямар юм шилээ. Яа. Би юу үзээд нэ? Би ямар утгагүй юм үзээд байна. Үүнээс хойш хүн болгон л баг 6'7" гэж хэлдэг болсон. Паструуд хүртэл rise with all that joy and adrenaline. I think he's about 6 or 7 years old at the time. And we get there even before. We're about 6-7 sermons into this series. харж байгаа. Хүмүүс ингээ 6'7" гэхлээрээ зүгээр ингэдэг юм болчихж байгаа байхгүй. Энэ мими эзэн хүүхдээ сарын өмнө хүртэл ярьцлага авсан байна. Одоо тринээ шаардаагүй юм. Hey, 6'7". Эцэг эхчүүд нөхөрт But I will tell you the meme. ярьж ийн гайхснаа. I show speed стриминг үеэр хүртэл хараа. 6'7", wait up. 6'7". Yeah, wait up. Yeah, I knew this shit was brain rot. За тэгээд биш үү? Жон сериозны сэдвүүрөө оръё. Хүмүүс энэ 6'7" гэдэг хэллийг зүгээр ч нэг энэ хэллэг биш юм аа. Энд ямар нэгэн учир байгаа гэд Skrilla гэдэг нөгөө рэперийг артлын судалж үзсэн байгаа. Тэгсэн чинь биш үү? Энэ Taylor Alicia гэдэг ютубер ярьсан байгаа байхгүй юу? Сая 3 сарын өмнө гарсан бичлэг байна. Мань рэперийн аавынх нь гэрээр нь зоочилсон чинь нэлээд их юм шашны одоо хар шидийн юмнууд байсан гэж байгаа. Харж байгаа. Who you come talk to when everything is going down. You speak to Elegua, you do things with Elegua. That's a goon. That right there's a goon. Next one is Ochosi. He's the hunter of the religion. That one is Chango, the Lord of Thunder. This is Ochu Odudua. How much does these figures mean to you guys? Well, to me, they mean the world. They mean everything to me. Because I can make anything possible with them. Without them, I can't make nothing happen. Надад харж байгаа гэрээр нь дүүрэн одоо энэ Африкийн Black Magic гэж ярьдаг хар шидийн бурхтууд байсан байгаа. Энийг судлаад үзэхэд бол Сантария гэдэг нэртэй шашны одоо бурхтуудыг шүтсэн одоо дайны бурхан, ангийн бурхан тэр бурхтуудыг шүтдэг гэж бол харагдсан. Өөрийнх нь ярьж байгаа нь юу вэ гэхээр одоо энэ хүү бурхтуудыг шүтснээрээ өөрөө амжилтанд хүрснээ бол ярьж байгаа байхгүй юу? I saw my deal, that's what I asked for. And we was sitting in here before I even did it, the day before I did it. 2 days before I did it, and then I made my decision of what I asked for, and then I got what I asked for. Do you really feel like you were blessed by higher powers to be signed and all that? I know, for sure.
Facts. Тэг харж байгаа ер нь бол ивүү ингээд маш том гэрээ хийхээс өмнө 2 оны өмнө баг ингээд бурхтуудаасаа гуйгаа тэгээд ингээд амжилтанд хүрсэн гэж байгаа байхгүй юу. Дээвчтэй сонирхолтой юм юу гэхээр Santeria-гийн YouTube-ээр хайх юм бол нөгөө бидний нөгөө энэ үйлчлэг хийчихсэн шүү дээ. Or scary. They're called Zangbeto and they're the traditional voodoo guardians of the night among the Ogu people Дотор нь хүн байхгүй хахад нөгөө эргээд байдаг нэг юм өвс of үүдгээд. Benin, Togo, and Nigeria. Энэ гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь Santeria-гийн шашныг бол нэлээд харт бараан талаас нь ярьсан юмнууд бол аюух байгаа юм. Proof that voodoo is real. Somewhere in Benin, West Агаар дээр энэ бичлэгний үнэн нь Africa, a shaman levitating a woman during a ritual. Santeria-гийн бөөн ингээд агаар дээр Brother ингээд 100 people from his tribe. 100 хүний өмнө ниссэн гэл ингээд. Take a closer look Ярьж байгаа. and tell me on the comments what you think. Тийм бичлүүд яагаад тийм бүдэг байдаг вэ нэ? Нэг бүдэг болохоор л сэжигтэй байдаг шүү. Тэгээ Skrilla өөр ярил дээр хэлсэн байгаа. Энэ шашин яадаг вэ гэхээр ямаа, хулган, дахиа нилээ одоо золиослдог, одоо алдаг гэсэн үг. Тэгээ тэрхүү амьтыг одоо нөө sacrifice золиослтонд гаргаж одоо ингэж асан зургнуудаа бол нилээ ил постлт юм бэлээ. Тэгээд вэ штэ цаашаа яваад бусад дуунуудын судлаад үзэх юм бол бас зөвүүн. Words from Osun, words from энэ тухайн шашныхаа бурхтуудаар ингээд дуу хийсэн байгаа. Тэгээд тэр одоо words from Osun гэж чинь энэ бичлэгийг харах юм бол дууг нь харах юм бол харж байгаа ер нь бол эвгүй. Ер нь бол dark. Ер нь бол тийм нэг хүүхдэд зориулсан бол биш. Хараа. Come outside, bitch, I'm the COVID man. Look in the mirror and 3 times say candy man. Ер нь бас эвгүй харж байгаа хүүхдийн дуунууд бол биш. Хэдүүл яаж яхад өмнө ч бас нөгөө дууны талаар ярьж исэн дуугаар дамжуулж хүмүүс одоо ийм оюун санаанд нөлөөлдөг гэл те. Singers, when they sing songs, it's like a mantra. When you repeat a chorus over and over and over. So when a kid hears a song and he starts singing that chorus over and over and over, then you start to hear it in the alpha state into the subconscious mind. So you start to become the song or become what you're saying. You repeat a chorus over and over again. What's happening is it's going into your subconscious mind and you are becoming whatever you are singing. And this is why it's so important to look into the artists whose music you are listening to. Харж байгаа ер нь бол дуугаар хүний оюун санаанд нөлөөлөх одоо юм боломжтой байдаг. Одоо хүн нэг дуулаад талаар дуунд ямар нэгэн энерги шингэдэг. Тэгээ тэр шингэсэн энерги тэр дуу дуулаад байвал тэр ингээ амьдралд нь тэр дууных нь энерги орж ирдэг те. Одоо нэг гойлонгоо дуу ш те. Сонсохоор ингээ эмхтэй хүн дуулахаар гасаараа ганц би явдаг гэл те. Тэгэл нэрээ дуусна дуучт нь гэл нэрээ тийм юм шиг. Тэ дуунуудад ямар нэгэн учир байна гэдгийг хэлсэн байгаа. Тэгээд ингээд энэ хүмүүс YouTube дээр юу гэж ярьж байна вэ гэхээр энэ мань хүн рэпер ингээд хүүхдүүдийн оюун санаанд нөлөөлөхийн тулд тэгээ мань хүн өөрийнхөө тэр Santeria гэж шашиндаа хүүхдүүдийг одоо дараагийн үеийг татахын тулд одоо энэ ингээд 6-7 гэдэг үг нь зүгээр нэг 2 үг нь мим болчлоо. Тийм хар бараан зүйл ярьсан байгаа юм. 6-7 represents. It just represents my brain, like what comes up in my head. Everybody that I played it for fuck with it, but it was like funny. Тэг ер нь л эвгүй юм байна. Харж байгаа. Тэг би бол учиргүй ингээд 6-7 гэж хэлэхээр тэр бурхтууд нэрэд намайг минусыг аваа явчихна гэж бодохгүй байна. Арайчгүй байх. Өөртөө л юм бодохгүй бол гайгүй л хэлгүү дээ. Тэгээд ер нь бол энэ эхлээд бол зүгээр л интернетийн нэг ямар ч утгагүй мим болж гарч ирсэн. Тэг сүүлдээ бараг юу ч болоод байгаа. Хүүхдүүдийн сүнсийг нь тэг сорох, золиослох нэг шашны юм болчихж байгаа юм хайшаа. Эвгүй айсан хүнд арал хөдлөнө гэдэг шиг ингээд зүгээр нэг мимиг ингээд ухаад байх тусам юу гарч ирж байгааг та харж байгаа. За та хэд сэтгэлээ хэлээрээ тэгээд бүгдээрээ эртээ бүтгүүлээд лайк дарахаа битгий мартаарай. Одоо арай илүү бичлэг орох болно. Одоо арайч бүтэн сар алга болохгүй guys. Амлаа. Тэгээд дараагийн юмсаар уулзлаа. Түр баяртай guys.